Хэрхэн бол мандавтай майрал намайг Зая гэдэг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн OneNote дээр заашгүй хэрэглэх ёстой гэдэг хүмүүсийн хэрэгэлдэггүй функцүүдийн талаар өнөөдөр демог ороход бэлэн болсон байна. OneNote-ийн талаар бид нэлээд олон бичлэг оруулсан тал та бүхэн доод description-дор линкийг үлдээчихвэл баруун гартлын доошоо харсан гурвалжин дээр дараад та бүхэн бичлэгүүдээ үзээрэй гэж хүсмээрээ. Энэ дунд мөн та бүхэнд асуух асуулт хүмүүс чөлөөтэй өдөөс өгөөмөнд коммент үлдээгээрэй. Ихтэй сувгаагаа subscribe хийж лайк дарж хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй та бүхэн тараагаарай гэж хүсмээрээ ингээ хийдэлээ хамтаа дэмрэг орцгоё. Хамгийн ихэнд анхаарах хэрэгтэй нэгэн зүйл бол маань хоёр өөр төрөл байгаа. Тэр маань юу гэсэн үг вэ? Хэдүүлээ хамтаа зүүн гадуур талын меню дээрээ дараад хажуу талын хэсэг дээр доошоо яваад аль эсвэл хайлтан дээр OneNote гэж бичгүүд гарч ирнэ. Энэ маань OneNote Office-ыг дагаж ирдэг OneNote аль эсвэл таны Windows 10-тай байгаа. Энэ хоёр маань тус тусын өөртөө гэсэн онцлогтой бөгөөд явандаа та бүхэндээ бичлэгтэрээ харуулъя. Хоёр дахь tips and trick буюу та бүхэн өөрсдөө оруулсан байгаа зураг жишээлбэл энэ дээр та бүхэн харах юм бол итгэвчлэнгүүд ерөөсөө ямар ч бичгэн дээр нь би highlight хийх гэх мэтчлэн зүйлүүд хийж болохгүй байгаа тийм. Энэ зүйлийг хэрхэн яаж та текст рүү хориулдаг вэ гэхээр эхлээ итгэвчүүлээд маусныхаа баруун гарталыг дараад copy text from the picture гэдэг хэсгийг та бүхэн аваад хаана энийг оруулмаар байгаа гэдгийг итгэвчүүлээд тэрэн дээрээ Ctrl V гэж дарснараа зурагнаас текст маань орох боломжтой. Хэрхэн яаж оруулсан зурган дээрээ нэмэлт зүйлүүдийг оруулаад тэр мань хөдлөхгүй байх талаар та бүхэн ашиглаж болно. За жишээлбэл энэ дээрээ янз бүрийн нэмэлт ягаанаар энэ хэсгээр анхаараарай. Энэ хэсгийг унших хэрэгтэй. Энэ дээрээ нэмээд текст оруулаад харин энэ бүгдийг оруулсныхаа дараад нь та зургаа тэгчүүлээд хөдөлгөнгүүд нөгөө тодруулж ясан зүйлүүд маань заасан сум бичсэн зүйлүүд маань хөдөлчихөж байгаа. Энэ зүйлийг хөдлөхгүй тул та яадаг вэ гэхээр хэрийг итгэвчүүлээд copy хийгээд муу адилхан paste хийн. Харин энэ удаад маусныхаа баруун гарталыг дараад set picture as background гэдэг хэсгийг та бүхэн сонгоорой. Энэ бүх зүйлийг хийсний дараад та хөдөлгөе гингүүд энэ маань хөдлөхгүй цаанаа ингээ үлдчихэж байгаа гэсэн. Ингэснээрээ та ямар нэгэн presentation тавьж байхад алдаа мадаа гарахгүй таны цагийг хэмнэх боломжтой. Яг хаана та энийгээ сануулмаар байгаа гэдгийг сонгоод дээдлийн home гэдэг пэйж рүү та бүхэн ороод tags гэдэг хэсэг дээр доошо дарангууд энэ нь маш олон сонголтууд танд гарч ирнэ. За энэ нураас надад энэ маш чухал болохоор энийг important гэд эсвэл та Ctrl 3 гэдгийг дараад энэ маань итгэвчж байгаа. Энэ нуна маш олон зүйлүүдийг та хийснийхаа дараад яг хэрэгцээтэй зүйлээ хайж олохын тулд буцаад home руу ороод tags-ийнхаа find tags гэдэг хэсэг рүү та бүхэн оронгууд таны өмнө хийжсэн бүх зүйлүүд маань энэ дээр гараад ирнэ. Тэгээд яг энэ танд important буюу маш чухал гэж тэмдэглэсэн энэхүү зүйл дээрээ та дарангууд энэ маань таныг альч хуудсан дээр байсан буцаад оруулах боломжтой. Тав дахь таны OneNote дээр мэдэх хэрэгтэй tips and tricks гэх юм бол Outlook tasks байгаа. Үүнд би та бүхэнд Microsoft To Do болон Outlook дээр хэрхэн яаж task-ыг ашигладаг талаар бичлэг оруулж байсан бөгөөд дээдлийн линк дээр дараа та бүхэн үзээрэй. Хэдүүлээ хамтдаа энэ зүйлийг итгэвчүүлээд home page руугаа ороод task гэсэн зүйл рүү ороод Outlook task-ийн доошо дараад хизээ та энийг хийж дуусгамаар байгаа өөртөө сануулмаар байгаа гэдгийг сонгож олно. Жишээлбэл маргааш гэд хадгалангууд энэ маань хажуу тал дээрээ туг ингээ байж байгаа тэрийг дарангууд танд тэдний хугацаанд дуусгах хэрэгтэй гэж танд сануулад гаргаад ирнэ. Email page гэсэн task-ийг хажуу талд нь emails гэдэг хэсэг байгаа. Outlook дээр шилжигдэж ороод та өөрийн хүссэн хүмүүс руугаа явуулах боломжтой. Mailing details буюу яг имэйлийн хажуу талд байгаа mailings гэдэг хэсэг байгаа. Энэ хэсгээр та бүхэн дарангууд таны ирээдүйд хийгдэх бүх уулзалтууд бол ингээ гараад ирнэ. Уулзалтууд ундаасаа та бүхэн сонгоод яг одоо энэ тухай яригдах байгаа бол та бүхэн оруулаад энэ маань яг тантай уулзалтанд оронгууд энэ зүйлүүд маань meeting notes болоод тань дээр гарч ирнэ. Түүнд хэрэг таны meetings байхгүй бол choose a meeting from another day гэдэг хэсгийг та бүхэн дарснараа өөр өдрийг сонгоод өөрийнхөө уулзалтандаа энэхүү мэдээлэлүүдээ оруулах боломжтой. Ажилч буй болоо оюутан залууст цагийг хэмнэдэг OneNote tips and trick гэх юм бол recording байгаа. Энэхүү зүйл рүү та бүхэн орохын тулд дээд талын insert гэдэг tab руу ороод recording гэдэг хэсгээр танд хоёр сонголт гарч ирнэ. Нэг маань хоолоогоор та бүхний яриаг record хийх. Энэ зүйл дээр гаднаас чимээг бичих болохоос биш компьютер дээр явагдаж байгаа видеоны хоолоор бичигдэхгүй гэдгийг та бүхэн сануулмаар байна. Мөн үүнтэй адилхан видео recording бас адилхан байгаа. Recording хэсгийн давуу тал нь гэх юм бол та бүхэн дараад багшаагаа ярьж байхдаа давхар
өөрөө бичингүүд тэр зүйл маань сүүлд нь танд эргээд яг тухайн минут секунд дээр очдог байгаа. За жишээлбэл хэдүүлээ хамтдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хичнээн олон төрөл байдаг талаар дэлгэцэн дээр харж байна. За энэ дээр эхний хэсгээр learning буюу сурах үе, visual буюу харааны, hearing сонсголын гэх мэтчлэн та бүхэн явж байгаа. За энэ дундаа багш маань ингээд тайлбарлаад явж яг эсвэл ажил дээр ч юм уу мэрэг явж байгаа зогсоод та stop гэдэг дарангууд энэ хэсэг дээрээ яг таны нөгөө бичсэн хэсэг маань хажуу тал дээр play гэдэг энэ жижигхэн хэсэг гараад ирж байгаа. Энийг дарангууд жисэн зүйл ярьж хооронд та өөрөө яг тухайн үед таны бичижсэн секунд, минут руу буцаж ордог энэ давуу талтай байгаа. Recording дээр та бүхэн анхааруулах нэг зүйл маань гэх юм бол энэ маань хамгийн дээд нь цаг 30 минут бичих боломжтой гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Сүүлийн үед бид олон зүйлүүдтэй харьцдаг болсон links маань бид нарыг цагийг хэмнэх нэгэн том түлхүүр болсон байгаа. Зүйлийг та харах юм бол дэлгэцэн дээр юм уртаар нь линксийг оруулж болдог бол OneNote дээр маш амархнаар олон төрлөөр та бол оруулж болно. Жишээлбэл тухайн бичсэн байгаа өгүүлбэрээ линк болгож олно, эсвэл тухайн хуудасаа тэр чигтэн эсвэл хичээлээ тэр чигтэн гэх мэтчлэн хэсэг хэсгээр нь та бүхэн линк болгож болно. Жишээлбэл энэхүү prerequisite хэсэг дээр өмнөх хуудсан дээр оруулъя гэвэл баруун талынхаа маусыг дараад copy link to page гэдэг хэсгийг та бүхэн сонгоод тухайн хаана үлдээмэр байгаа гэдгийг та бүхэн сонгоод маусгаа баруун талыг дараад энэ хоёр дахь шууд форматыг хийх хэсэг рүү та бүхэн оруулж байгаа. Тэнгүүд энэ маань хуудасынхаа нэрээр нь линк маань ороод ирнэ. Энэ дээр та дарангууд зад нөгөө хуудас руугаа та бүхнийг аваад орчиж байгаа гэсэн. Энэ зүйлийг та ингээд алхамаар ингэж хийж болно. Эсвэл shortcut буюу богинохон хэсгээр та бүхэн хоёр хүснэгтийг оруулаад тухайн хуудасныхаа нэрийг бичээд загаад хоёроор хааснараа энэ маань муу адилхан итгэвчж байгаа. Та бүхэн одоо дарах юм бол буцаад нөгөө хуудас руу оруулчихж байгаа гэсэн. Хуудасыг ингэж та бүхэн тэгжүүлэлээ линк болгож болдог бол муу адилхан өгүүлбэрийг ч гэсэн боломжтой. Тухайн өгүүлбэрийг та бүхэн тэгжүүлээ баруун гар талаа дараад copy link to paragraph гэдгийг та бүхэн дараад өмнөх үйлдэлүүдийг яг муу адилхан хийх боломжтой. 10 дахь OneNote дээрх таны мэдэх хэрэгтэй tips and trick бол math байгаа. Дээдлийн draw гэдэг хэсэг рүү ороод харандаага сонгоод яг одоо надад балмаа байхгүй болохоор touch гэдэг энэ хэсгийг сонгоод дээд талын drawing яг талтайгаа lasso гэдэг энэ хэсгийг хитүүлээ хамтдаа сонгоод мэдхэ бодлогыг идэвхжүүлээд мөн drawing-ийнхаа хажуу талд байгаа math гэдэг энэ хэсэг дээр та бүхэн дарна. Тэнгүүд энэ маань миний бичгийг таниад баруун гар тал дээр та бүхэнд харагдаж байна. За энийгээ link to math гэж сонгоод энэ маань шууд гараар бичсэн байсан маань цэвэрхэн болоод орчиж байна те. За энэ дундаас хитүүлээ select an action буюу яг x-ийг олмоор болохоор so for x гэж сонгоод за x маань 7. Гэхдээ энийхээ би яаж авсан гэдгийг хармаар байгаа дөө show steps гэдгийг дарангууд доод тал та бүхэн сонгосны дараад бүх алхмуудыг маань сонгоод хэрхэн яаж 7 гаргаж ирснэ та бүхэнд харуулна. Practice quiz буюу тоогоод давтах боломжуудыг та бүхэнд олгоно. Generated practice quiz гэдэг хэсгээр та бүхэн дараад хичнээн гэдгийг сонгох байгаа. Та 1-ээс 20-ыг хүртэл сонгох боломжтой. Тэгээ generated quiz гэдэг хэлээ сонгоё. Сонгосны дараа Microsoft Form-ыг ашиглаад 3 өөр төрлийн practice quiz гараад ирж байгаа. Сонгоод submit гэдэг хэсгээр дарангууд энэ маань таны practice quiz-ийг авлаа гэд view result гингүүд энэ донд маань аль нь зөв байсан буруу байсан гэдгийг та бүхэнд харуулна. Ink to text буюу таны гараар бичсэн зүйлийг текст болгож хувирах байгаа. Эхийн тулд та бүхэн дээд талын draw гэдэг хэсгээр сонгоод өөрийнхөө ямар зүйлээр бичмээр байгаа гэдгийг сонгоод энүүдэд балмаа байхгүй болохоор draw with touch гэдэг хэсгийг та бүхэндээ сонгоод энэ дээр хэдүүлэн хамтаа. За lasso-гоос сонгоно. Lasso-гоороо энэ хэсгийг би ink to text болгомоор байна гэдгийг итгэжүүлээд маань шууд текст болоод орчиж байгаагаа хэрхэн яаж нууцлалтай байлгадаг талаар та бүхэнд харуулъя. Жишээ нь гэвэл та тухайн өөрийнхөө явуулмаар байгаа мэдээллийнхаа хуудсыг мэдээж сонгох хэрэгтэй. Баруун гар талыгаа дараад доод талын password protected section гэдэг хэсэг ба энэ зүйлийг та бүхэн сонгоод дээд талын set password гэдэг хэсгээр та бүхэн ороод энэ чинээ password-а оруулна. Энэ зүйл дээр нэг зүйлийг анхааруулах та хэрвээ password-а мартах юм бол энэ зүйл дээр байгаа мэдээллүүдийг гаргаж ирэх боломжгүй болно. Тэгэхээр та бүхэн пассвортаа ихтэй маш болгоомжтой. Сонсоход дараад окей гэж дараад пассвортаа хийсэхаа дараад нь та бүхэнд эсвэл пассвортаа солих, эсвэл пассвортаа устгах гэсэн зүйлүүд гарч ирнэ. Энийгээ харин лог хийхэд бол тахаар Control Alt L гэдгийг дарж болно. Аль эсвэл энэ доотлын Log All гэдгийг дарангууд харж ивэл энэ зүйл маань пассворд хийхэд нууцлалтай болчихж байгаа гэсэн. Имэйлээр авсан хүмүүс маань энэхүү харагдах нь Enter гэдэг дээр та бүхэн дарангууд пассворд асууна. Та тухайн хүмүүстээ пассвортыг өгөөд хийсний дараад нь бүх зүйл маань нэгдээд тухайн тэр зүйл дээр юу байсан гэдгийг хүмүүс маань харах боломжтой. 13 дахь OneNote tips and trick гэх юм бол та бүхэн ийм олон зүйл харах шаардлагагүйгээр тухайн мэдээллийг full screen буюу
томор нь олгоод гарах боломжийг та бүхэнд олгож идэг байгаа. Ингийн тулд та бүхэн энэ баруун гар дээд талын сум дээр дарснараа энэ маань хажуу тал нь ямар ч зүйл байхгүй маш цэвэрхнээр танд гарч ирээд таны анхаарлыг сарниулахгүй болдог. 14 дахь tips and trick гэх юм бол та тухайн вебсайтыг үзэж байхдаа хажууд нь бичиж бас note хиймэр байгаа бол дээд талын view гэдэг дээр та бүхэн ороод эхний views гэдэг хэсэг дээр Dr. Desk гэдэг хэсгийг та бүхэн дарснараа одоо жишээлбэл манай YouTube сувг руу та ороод энэ бичлэгийг үзэнгээ та OneNote-ийнхаа баруун гар тал руугаа оруулаад давхар хажууд нь өөрийнхөө сурсан зүйлийг хэрэгжүүлээд харах боломжтой. 15 дахь та бүхний мэдэх хэрэгтэй tips and trick гэх юм бол on top маань яг юу гэсэн үг гэхлээр бусад зүйлүүд маань OneNote-ийн дээгүүр гарахгүйгээр OneNote маань үргэлж дээр нь байгаа та өвтөр шиг OneNote-ыг ашиглах боломжийг бол танд олгож идэг байгаа. Ингийн тулд та бүхэн view гэдэг рүү ороод always on top гэдэг хэсгийг дарснараа энэ маань ямар байдалд хүрэгдэг вэ гэхлээр та одоо шил энэ маань жижигхэн байнгут энэ зүйл маань хойгуур нь ордог байгаа. Сая өмнө та бүхэн харж байсан бол урдуур нь ороод энийг хааж исэн бол одоо энэ маань топ болоод юу ч гаргаж исэн хойно бүх юмуд маань ороод тэмдэглэлүүлэх боломжийг бол олгож идэг байгаа. Хууц бүрийг өөр өөрийн өнгөтэй байлгаж болох бөгөөд хууцаагаа сонгоод дээд талын view гэдэг хэсэг рүү ороод page color гэдэг хэсгээр та бүхэн сонголтуудыг сонгож олно. Тухайн хүмүүсийн маань color blindness буюу өнгө харах чадвараас шалтгаалаад энэхүү сонголтуудыг бол хийж олно. Та өөрийнхөө хууцуудыг янз бүрээр line буюу зургаасуудыг оруулах боломжтой. Ингийн тулд мөн адилхан view руу ороод rules line гэдэг хэсэг рүү та бүхэн ороод энэхүү сонголтуудыг хийж олно. NASA OneNote-ыг ашиглах боломжтой. Компьютер дээр харж байсан зүйлүүдийг миний утсан дээр харж байна. За утсан дээрх давуу тал юу байдаг вэ гэхээр та бүхэн энэ дээр ямар ч зүйлийг бичсэн компьютер дээр шууд орно. Мөн үүнтэй адилхан доод талын баруун гар дотор sticky notes гэдэг хэсэг байгаа. Sticky notes руу та бүхэн ороод нэмэх гэсэн орчлоор дээр дарангууд энэ маань ороод энэ чинь шууд та ажилд хэрэгцээтэй байгаа зүйлүүдээ шууд дарууд нь өөрөө тэмдэглэж аваад мартахгүй байх давуу тал. Дэшний та бүхэн зөвхөн OneNote for Windows 10 дээр ашиглах боломжтой гэдэг ингийн тулд та бүхэн home page руу ороод хамгийн захад дэшин дээр та бүхэн дараад жолны өндөр та бүхэнд хэлэхэд монгол хэл байдаггүйд бол энэ баруун гар доош заасан сум дээр дарганд эдгээр бүх хэллүүдээр хэрэг та ярьдаг бол бичих боломжтой гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Гараараа бичих юм шаардлагагүй шууд хоолойг таниад бичиж байгаа гэсэн үг. За энэ жишээлбэл thank you so much for watching my videos on YouTube. Hope you will like it. Гэх мэтчлэн таны шууд ярьснаар бичээд явах боломжийг бол олгож идэг байгаа. Мөн OneNote for Windows 10 дээр та бүхний хэрэгжилж болдог нэгэн функц бол мэдээж хэрэг Immersive Reader ингийн тулд та бүхэн дээдлийн view гэдэг рүү ороод Immersive Reader гэдэг дээр дараад орох боломжтой. Description доор Immersive Reader-тай холбоотой яг энд зориулаад хийсэн бичлэгийн маань линкийг оруулах тул та бүхэн хүсэх юм бол доошоо ороод дараад бүх бичлэгийг үзээрэй гэж хүсмээр байна. Өнөөдөр та бүхэндээ OneNote-ээр хэрэгжилж болдог 20 tips and trick та бүхэндээ хүргэлээ. Үүнтэй холбоотой асуулт байвал YouTube сувгийн манд чөлөөтэй та бүхэн холбогдоорой. Мөн цаашид суралцмаар байгаа TikTok холбоотой санал бодлуудаа та бүхэн бас манай аль ч сошиал платформ дээр холбогдож илэрхийлж болно гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. Ингээд бичлэгийн манд дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.